Өнөөдрийн ревю хийх машин маань Nissan GT-R. Nissan GT-R маань суперкар ангиллын машин байгаа. За суперкар юугаараа энгийн машинаас ялгаатай байдаг вэ гэхээр ерөөсөө 3 секундын дотор 100 км/цагийн хурд авах чадaltaй машиныг хэлж байгаамаа. За ийм огцон хурд авч байгаатай холбоотойгоор тормозны систем шал өөр байдаг. За жишээлбэл энэ дээр Brembo гэдэг дэлхийн хамгийн номер 1 тормозны системийг суулгаж өгсөн. Маш огцон хурдтай учраас бас тормоз гიშгэд огцон барьж зогсох хэрэгтэй. Тэгэхээр урдаа ийм 6 поршнтой, энэ дээр 3 цаана 3, хойтлын дугуун дээрээ 4 поршнтой. Тэг энгийн машинууд бол 2-4 поршнтой байдаг. Тормозны баланс нь ийм нөхтэй байгаад энэ болохоор хөргөлттэй гэсэн үг. Энгийн машинууд дээр болохоор ийм битүү байдаг. Хамар дээр хоёр нөх ямар учиртай вэ гэхээр турбо хөдөлгөөрөө хөрөх зорилттой ийм сэтг байгаа. Хоёр турбо хос турбо хөдөлгөөртэй. За маш хурдтай явах зорилттой учраас аэродинамик маш сайн бодолцож хийсэн. Толон дээр зүсэгцэн агарын толны хэлбэрийг хардаа бас агаар сайн зүсэх зорилттой. Хоошоо орж ирээд энэ цохигдсон. Тэгэхээр энэ хаалганы бариул цаашаа биш юм битүү байгааз энэ бол агарын урсгалтай холбоотой. За тэгээ хоошоо яваад спойлер дээр орж ирнэ. За тэгэхээр энэ арын спойлер болохоор машины бүсийг доошоо дарах зорилттой. Мандал санхүүгийн нэгдэл. За уралдааны машинууд ер нь бол ийм битүү гүпртэй байдаг. Энэ гүпр нь болохоор карбон файбер хийсэн, маш бүх материалаар хийсэн байдаг. Доошоо агаар орж ирээд нэг хамар өргөхөөс хэрэгэлсэн агарын хамгаалттай гэсэн үг. За Nissan GT-R-ийн бас нэг онцлог нь энэ мотор дээр ер нь ийм суперкарууд ихвчлэн 4500, 5000 гэсэн мотортой байдаг. Тэгэхэд энэ Nissan GT-R маань 3800 мотортой. Хэрнээсээ ийм их хурд гардаг учраас одоо илүү гайхамшигтай болсон гэж үздэг. Яа, тэр судал дээр багтах үгүй үзээтэй дээ. За уртлын хүн жоохон урагшаа шахаад суусан үед бол хойтлын судал дээр ингэ суух боломжтой. За жоохон өндөр хүн бол ерөөсөө ингээл хүзүүн гэлжигээ суух юм байна. Би бол нэг яг караас сууж ин да. За дууны системийн хувьд Bose гэдэг дууны системтэй. Баасны хэмжээ ийм том чемодан ороод хажууд нь ингээд хангалттай хөшөө зай байгаа байхгүй юу? Хангалттай их зай гарч ийн. За GT-R явж байгаа гэдгийг яаж таних вэ гэхээр GT-R-ийн гол таних тэмдгийн хаана байгаа дөрвөн гэрэл. Шүн ингээд араас нь дөрвөн гэрэл асцсан явж байгаа юм бол энэ GT-R гэж танина. Анхны загвараасаа эхлээд энэ дөрвөн гэрлийн загвар огт өөрчлөгдөөгүй гол таних тэмдэг нь. За уралдааны машин учраас дэлгэцэн арай өөр. За жишээлбэл энэ дээр турбоны бүүстэй харж болж байна. За нэмийг юу шууд өрүүлэн дээрээсээ бүүстэй нэмэх боломжтой. Одоо ингээд хараа. Шууд нэг дээр ирж байгаа. Ингээд турбоныхаа бүүстэй нэмэх боломжтой. За тэгээд өөр гарч байгаа мэдээлэлд бол мэдээж уралдаг машин учраас өөрийнхөө цагаа бас хянах боломжтой. Ямар хурдтай явж байгаа хянах боломжтой бэлэн цагтай. За тэгээ энэ хропны даралтуудаас хэмжиж гин. Хропны үйл ажиллагаагаас харж гин. Эндээс өрүүлээ эргүүлэнгуут ингээд өнцөг нь гарч ирээд байгааз өнцгөө бас харах боломжтой. Тэгэхээр энгийн машинаас арай өөр дэлгэцтэй байна гэсэн үг. Жолооч мань хажуудлынхаа судлыг ингээд жолооч талаасаа удирдах боломжтой эндээ удирдлагатай. Спорт машин учраас мэдээж өрүүлэн баа цариг хатуу унаад явхад энэ болохоор мэдээж огцон хурдтай явж хахад сул өрүүлэлтээ бол осол их магадaltaй учраас өрүүл бол зориод хатуу байдаг. Спорт машиныг ер нь бол өдөр тутам унахад бас нэг тийм тохиромжтой биш. Дуу ихтэй, дуу чимээгтэй бас жоохон хатуу байдаг учраас өдөр тутамдаа бол энгийн машинаа унаад хагас мэдсэнээр ч юм амралтын өдрөө хотоос гарч чаад холын цаа дээр ингэж дахиж явбал илүү их бод кайфтай. Дээд хурд нь бол 350 км/цаг хүртэл хурлах хүчин чадалтай. За
одоо launch control гэж үзүүлье. Launch control гэдэг нь 3 секундын дотор 100 км/цагийн хурд авна. За Европо спорт горимж шилжүүлнэ. Амаржина спорт дээр шилжүүлнэ. Traction control спорт дээр тохирууллаа. За ингээд тормосоо дараад хааза тулсан гişгнэ. Хааза 4000 хүртэл. За. Яа! G-force гэдэг чинь. За машинуудыг ер нь бол суперкар болон энгийн гэж хоёр ангилж болно. Суперкар ангиллын машинууд маань яг түүхээр маш богино хугацаанд огцон хурд авдаг. 3 секундэд 100 км/цагийн хурд авах чадвартай машинууд байдаг. Энэтэйгээ холбоотой явах үед анги, мотор, хороп, за торомж системүүд нь бүгд шал өөр технологиор хийгддэг байгаа. За энэ GT-R маань тийм суперкар машин. GT-R бол яг энэ суперкар төрлийн машин дотроо юугаар онцлох гэхээр үнийн хувьд хамгийн хямдхан. Ер нь бол суперкарс чинь ойролцоогоор 5-600 саяас эхэлдэг бол GT-R 250 сая байгаа. Тэгэхээр энэ бол яг японочдыг хийж чадсан хамгийн одоо супер уран бүтээл юм л да. Ийм хямдхан үнээр ийм хурдтай ийм машин бас хийж болж байна гэдгийг харуулсан. Моторын хувьд 3.8 мотортой 500 морины хүчтэй. Ерөө суперкарууд 500-аас дээш морины хүчтэй байдаг. Их одоо Land 200, Lexus гэднэр чинь 380 орчим морины хүчтэй гэдэг шүү дээ. Тэгэхэд чинь ийм жижиг машин нээсээ 500 морины хүчтэй гэдэг бол маш их хүчтэй гэсэн үг. Одоо яг HD гэх юм уу явлын гоё нь яг юм шулуун зам дээр хурдтай авчиж нэг хотын замд бол явах нэг хотын замд бол илүү харин ядаргаатай санагддаг. Маш чанга дуутай. Тэгээд баг зэрэг хатуу учраас хотын замд ерөөсөө тохиромжтой биш. Суперкарууд ихвчлэн маш амхан байдаг. Харин GT-R-ийн хувьд боломжийн Монголын зам дээр явхад бол боломжийн төрөөснөөс бол нэг чүчүүд баг зэрэг доошоо намхан байгаа. Тэгэхээр байнга ингээд доотлоо цохоод авахгүй, доошоо гараж руу, урагшдаг гараж руу бол зүгээр яваад орчихно. Замын нөгөө хурд саруулагч дээр бол ямар ч асуудалгүй даваа гарчна. Дэндүү намхан машинууд ч аягүй хэцүү ш байнга доошоо цохоод. GT-R дээр бол яг тийм асуудал байхгүй. Монголын замд бас бариад явахад нэлээд тохиромжтой. 100 км-т 14-өөс 15 литр бензин зарцуулна гэдэг боловч за нэг дий машин унчаад ингээл баг хаазн дээр явна гэж юу байхгүй шүү дээ. Байнга өндөр хазтай явахаар бензин зарцуулалт нэмэгдээд за Монгол за ер нь дунджаар Монголч гэлтгүй ер нь бол 35 литр бензин зарцуулна зууд. Би машины ревю хийж байгаа. Гэхдээ яг өөрийнхөө сонирхол дээр үндэслээд хоббигоор хийж байгаа. Тухайн машины талаар бодит үнэн мэдээллийг л хүргэе гэж боддیں۔ Монгол контентууд бол дандаа маркетингийн контентууд байдаг. Тухайн одоо бүтээгдэхүүн бараа бүтээгдэхүүнийг борлуулж байгаа газрууд зөвхөн нэг талаас нь харж хийсэн. Зөвхөн одоо борлуулахын тулд зөвхөн сайн талын л хэлдэг тий. Тэгэхээр чинь жоохон тийм худлаа санагдаад байдаг байхгүй юу? Тэгэхээр би одоо энэ контентыг яаж хийж байгааг зөвхөн хүндлэнгийн үдээр зөвхөн одоо энэ машиныг хүн хэрэглээд сайн талны үедээ, муу талны үедээ ямар ч юм дутагдaltaй тал гэж байгаа шүү дээ тий. Тэрийг яг бодит үнээр нь харуулсан тийм контент хийж байгаа. Түүнээс ямар нэгэн байгууллагын цагаал гаруул хийж байгаа биш шүү. Дараагийн дугаарууд маань ч гэсэн бас тийм байна. Яг л би бодит үнэн мэдээллийг нь хүргэн тухайн машин таалагдсан бол би таалагдсанаа хэлнэ. Таалагдахгүй бол таалагдахгүй байгаа зүйлүүдийг бас хэлээд явнаа.